Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ТБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөмсөн мэдээллийн хэлбэрийнхаа ээлжид дугаараа танилцуулъя. Үзэгч та бүхэн шинэхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Дарханчууд өнөөдөр эх орныхоо дуудлагаараа хугацаа цэргийн албаа хаагаад ирсэн залуусаа угтаж авч шинэхэн цэргүүдээ үдэн гаргалаа. Ингээд дархан тайваа зохицолбороос бэлтгэсэн сурвалжлагаар хөтөлбөрөө эхлүүлэх гэж байна. Монгол эх орныхоо дуудлагаараа найрамдлын дархан хотоосоо эрс цэргийн албаа амжилттай хаагаад ирсэн эх оронч залуусаа дарханчууд ёслол хүндэтгэлтэйгээр увтаа авч 2025 оны 1-р ээлжийн цэрэг датлагдаа тэнцсэн залуусаа албанд нь мордуулсан өчүүд давхацлаа. Дархан тайваа зохицолбортой зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээ, баяр тогтлын нулимс, хүндэтгэл бахархал, халуун тэврэлтгээд олон мэдрэмжүүдээр дүүрэн байсан юм а. Аймгийн засаг дараагааз жаргал залуус тандаж эх орны хүү болсонд баяр хүргээд өргөсөн тангарахтай үнэнч байж үүргээ сайн биелүүлээд ирэхийг хүсье. Энэхүү арга хэмжээг Дархан улаан аймгийн засаг даргын Тамян газрын цэргийн штабаас уламжлал ёсоор зохион байгууллаа. За өнөөдөр бол 2024 оны 1-р ээлжээр хугацаа цэргийн албанд татагдсан дайчид маань халагдаад ирлээ. За мөн одоо шинээр татагдсан иргэдийг өдөр огтон авах мөн бас үдэн гарах үйл ажиллагаа зохион байгууллаа. За мөн хэдийн цэргийн салбаруудад одоо алба хаасан дайчид маань одоо өнөөдөр их өнгөлөг байна. Монгол эр хүн болж төрснийх бас эр цэргийн алба хаана гэдэг бол маш нэр төр хэрэг байдаг. Их эцгээ хайрладаг, байгаль дэлхийгээ хайрладаг. Мөн одоо сэтгэл зүйн бид та Библиэдрийн өвдөг шүмүүжлийг авсан. Одоо хувийн зохион байгуулалт зөв тэг шүмүүжсэн. Мундаг байна. Тэг өнөөдөр бас цэргүүдээ хараад бас бахархаж зогслоо. Эх орныхоо хэлийн манаанд цэргийн албаа нэр төртөө хаагаад ирнэ гэдэг хэр баргийн хүд олдохгүй боломжоо гэж халагдсан цэргүүд ярьж байлаа. Монгол улсын баатар хушууч Адамбын хэдийн нэрэмжид хэлийн цэргийн техник зүүн 1-р албаас. За нэг жилийн хугацаанд маш олон зүйлийг сургуу юм байна. Төсвөр хатуужил, мөн нөхөрлөл, бие бэлтрийн хөгжил, мангар олон зүйлүүдийг сурч үзсэн байгаа. Маш их хүлээлээ. Яг сүүлийн 1 сарын хугацаанд бүр хоног тоолнол хүлээлээ. Өөрөөр баяртай байна. Монгол улсынхаа дархан хэлийг маань гэдэг хэр баргийн аавыг олддгоо боломж. Одоо ингээд нэр төртөөр албаагаад ирж байгаа он жавуудаараа маш их бахархаж байна. Тэгээ ер нь гоё байна. Маш бахархмаар бүгд хаах ёстой. Эр хүндэл болсон бол чи тэнд байх ёстой. Тэгэхээр бүгднийг эр цэргийн албаа нэр төртөөр хаагаарай гэж зөвлөмөр байна. Хүүгээрээ бахархаж байна. Маш их бахархалт төрөлгүй яах вэ? Хоног тоол өчигдөр шин баг гомдсонгүй шүү дээ. Тэггээр хүн болцсон байна. Сайхан байна. Хэлийн цэргийн техник зүүн 36 дугаар ангид албаа гад ирлээ. Тэгээ сэтгэл бол аюу маш гоё. Гэр бүл найз нөхдөд ах эгчтэйгээр уулзлаа. Аюу гоё. Очоод шин ямар зүйлсүүдийг сурав? Аюу тийм төсөр төвчээр энэ хүний үг даад зурх аюу олон зүйлийг ерөн сурсан. Монгол эр хүн болж төрсний үүрэг омогшил эрс цэргийн албандаа залуус өөрийн хүсэлтээр явах нь нэмэгдэжээ. Их сургуулийн оюутанч гэлээ сургуулаасаа чөлөө аваад цэрэг датлагдаа тэнцэн залуусч олон байлаа. Тэд ийхүү эх орныхоо дархан хэлийн зүг хугацаа цэргийн албаа хахаар мордлоо. За өнөхөрөө сайхан өдөр байна. Эцэг хүн болон хүүтэй хүн байна гэдэг чи одоо ингээд ийм сайхан байдаг юм байна. Хүүгээ ингээд эр цэргийн албанд ингээд мордуулна гэдэг чинь эцэг хүний хүүтэй хүний бас том бахархалтай зүйл байдаг юм байна. Том хүүгээ би ингээд цэргийн албанд явуулж байгаадаа маш их баяртай байна. Хүүгийнхаа ингээд бүтэн жилийн хугацаанд ингээд үеийнхээ найз нөхдөдөө мөр зэрэгцээд эх орноо хамгаалаад эх орныхоо дархан хэлийг хамгаалаад 90 цент миний хүү аавын хүү биш ингээд төрийн хүү боллоо штэ гэдэг миний хүү бүтэн жилийн хугацаанд ингээд сайн яваа дээрээ аав нүдэ хайртай шүү амжилт хүсье. Сэтгэл өндөр байна. Одоо харж байгаа бүтэн жилийн хугацаанд жинхэнэ ирчүүдтэй очиж байгаад мөр зэрэгч байгаад гэднэ. 3 дөгөөл үнгээ санахтал гэж бодчих. Энэ хөө ерөнхийдөө өөрөө одоо 2 дугаар курсын оюутан. Тэгээд өөрөө шийдвэр гаргаад би аав би зэрэгтэй явна гэл ээж нь бол жоохон тийм сонирхолтой байсан ч гэсэн аав хөө ерөнхийдөө тэгэл явна гэсэн зорилготой тэгэл хүрээл. Ер нь бол нийт ингээд эцэг эхүүдэд аавуудад хүүтэй хүн гэдэг чинь зэрэгтэй яваад ингээд үдээд үлдэнэ гэдэг бол хамгийн одоо бахархалтай аз жаргалтай мөч байдаг юм байна. Нэг талаасаа сэтгэл доглоо жоохон онцгой байгаа ч гэсэн нөгөө талаараа маш их аз жаргалтай хүүтэй хүн шүү гэдгийг бас нэг тийм мэдрүүлсэн гоё мөч байд юм байна л гэж хэлээ да. Тэгээ сургууль жилийн явж байгаа. Энэ зогтох зүйл байхгүй. Үнэхээр бахархалтай зүйл. Энд бол эр хүн болгож явах хэрэгтэй. Манай зээ явж гин мөнгө сайхан. Тэгээд хилийнхээ зэрэг нэр төртөө хаагаад сайн яваад ирээрээ хилээсээ хамгаалаарай. Бие биентэйгээ эв найрамдалтай яваарай л гэж. Эв нэглэлтэй байгаарай гэж өрөөж байна. Тэгээд явах аян замын өрөөх болтгоо, ирэх аян замын ч гэсэн өрөөлөөр дүүрэн байх болтгоо гэж.
За гүгэн сэтгэлээсээ хэр давталж сандарч байна. Хийх сандарч байна. Гэхдээ гоё байна. Жолоо сурна гэсэн тийм юм сурна гэсэн. Хүүхдүүдтэй тэгэл эвтэй нартай л яваарай гэж захив. Албаа саагаад ирээрээ. Сайхан байна уу? Давталж байна уу? За айлын ганц хүү юу хэцдэг хүү? Манай баг. Та өөрөө цэргийн алба хааж ирсэн үү? Ах нь 80 эдэн онд 3 жилийн алба хаагаад ирсэн. Цэргийн албаас юу сурдаг юм бэ? Хүүдээ юу гэж хэлсэн? Их юм сурна шүү. Захих юм бүгдийн загсан, элсэн. За тэгээд сайн яваад ирээрэй гэж хүтэй. Цэргийн албаа сайн агараа. Тэгээд сайн байгаарай гэсэн тий. Чиний төсөөл хэр надад хэр догдолж байна? Ер нь догдолтой байна. Би өөрөө хүсээрэл явж байгаа. Очоод бас англи хэл, жолооны курсээ зөндөө юм сурах юм билээ. Тэр тухайга минь мэдсэн үү? Мэдсэн тий. Тэрийг сурнаа. За ингээд бүх ингээд энэ цэргийн албанд явж байгаа энэ бүх энэ хүүхдүүдтэй бүгдээрээ хэлийн цэрэг дээрээ очоод их орноо сайхан хамгаалаад эвтэй найртай, хатуужилтай, төвчээртэй бүгдээрээ хоорондоо эв найрамдалтай байгаад ирээрээ гэж одоо ерөөё. Тэгээд бас амар сэтгэл их хөдөлж байна бас. Эх орон минь амгалан эрт цэргүүд нь хиймэртэй байхыг хүсье ерөөе. Дараагийн мэдээ. Дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийг өгтөн дархны сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамраглалаа. Ингээд Дархан уулан аймгийн эрүүл мэндийн газраас бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлнэ. ЮНЕСКОгийн баг хурлын 26 дугаар чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу 1993 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас жилбүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдөр болон зарласан. Энэхүү өдрийг өгтөж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Дархан уулан аймаг дахь салбар зөвлөл, аймгийн эрүүл мэндийн газар, нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын сэтгүүлч зураглаагчид хэвлэл мэдээллийн ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзүүлгийг зохион байгууллаа. Дарханчуудтай шинэлэг мэдээлэл хүрэхээр ямар ч цаг үед ачаалттай ажилдаг хэвлэл мэдээллийн ажилтнууд тэр бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах цаг нар хамс байдаг. Тиймээс жилбөр уламжлал болсон эрүүл мэндийн үзлэгтээ энэ жилч мөн идэвхтэй хамрагдлаа. За Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Дархан уулан аймаг дахь салбар зөвлөлөөс Дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийг угтаад цуврал арга хэмжээтэй зохион байгуулж байна. За эдгээр ажлуудын маань нэг нь бол өнөөдрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үслэг байлаа. Энэ ажил маань жил болгон хийгдэж ирсэн уламжлуулсан ийм арга хэмжээ байгаа. Энэ жилийн тухайд гэх юм бол нийт гишүүд хэвлэл мэдээллийн ажилтнуудынхаа арга гэрийг бас хамруулахыг зорьсноор бас онцлогтой байлаа. Ерөнхийдөө бол бүх үйл явдлын тэргуун игнэнд галын фронтод хэвлэл мэдээллийн ажилтнууд маань явдаг. Тэгэхээр ингэж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд халдварт болоод халдварт өвчнүүдээс бол урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл бол зайлшгүй нэг хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр бас үүнтэй холбоотойгоор бас энэ одоо эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд маань нийт хэвлэлийн гишүүдэд маань бас эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл за дээрээс нь папиллома вирустай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Дархан уулан аймгийн эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн төвөөс Дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийг угтаад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Дархан уулан аймаг дахь салбар зөвлөлийн сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудыг эрүүл мэндийн боловсрол олгох сургалт за мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. За энэ үйл ажиллагааны хүрээнд бол өнөөдөр манай эрүүл мэндийн газраас бол бие ерөнхий үзлэг, за төрөвчлсөн үзлэг, цэрхний яхаа, хэвлийн яхаа, рентген үзлэг гэдэг эдгээр үзлэгүүд хамрууллаа. За энэ үйл ажиллагааны хүрээнд бол за хэвлэл мэдээллийн ажилтнууд сэтгүүлчд маань ямар нэгэн одоо эрүүл мэндийн асуудал үүсэн, өвчлөл үүсэн тохиолдолд дараагийн шатны эмчилгээ үйлчлэгийг үзүүлэхээр төлөвлөд ажиллаж байна. Ер нь бол сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнууд маань бол олон нийтэд одоо хэвлэл мэдээллийнхаа үүргийг гүйцэтгээд мэдээлэл түгэж ажиллахдаа бол халдварт бас өвчнөд өртөх эрсдэл бол нэлээдгүй гардаг. За үүнээс урьдчилан сэргийлж за мөн хамтын үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үзэлгийн үр дүнгээр өвчлөл илэрсэн тохиолдолд тухайн ажилтныг дараагийн шатны эмчилгээнд хамруулна гэж мэдээллээ. Дараагийндээ Дархан хотны хуульчийн пробоно 2025 арга хэмжээний хүрээнд олон иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өн төлбөргүй хүргэлээ. Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар жилбүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг хуульчийн пробоно өдөр болгон зарласан. Энэхүү уламжлалын дагуу 7 дахь жилдээ Монголын хуульчдын холбооны Дархан уулан аймаг дахь салбар холбоо холбогдох 18 байгууллагатай хамтран өнөөдөр Дархан 50 зохицуулбарт хуульчийн пробоно өдрөлгийг зохион байгуулж дарханчуудтай хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өн төлбөргүй хүргэн иргэдийн сонирхсан асуултуудад хариулт өгөө ажилласан. Арга хэмжээнд аймгийн засаг даргын тамийн газар хууль эрх зүйн хэлтэс архив
хэвийн тасаг, Дархан Уул аймгийн шүүхийн тамган газар, прокурорын газар, цагдаагийн газар, Дархан Уул аймгийн бүсийн шүүхийн шинжилгээний төв, шүүхийн чидрэг гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй 20 анги, улсын бүртгэлийн хилтэс, нийгмийн даатгалын газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, эрүүл мэндийн газар, Дархан Уул аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл, нотрочдын танхимын Дархан Уул аймаг дахь салбар, хууль зүйн туслалцааны төвийн Дархан Уул аймаг дахь салбар, гадаадын иргэн харьяатан газрын Дархан Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн, хүний эрхийн үндэсний комиссийн Дархан Уул аймаг дахь референт, Дархан Уул аймаг дахь төрийн захин үйлчилгээний хилтэс, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, татрын газрын алба хаагчид оролцлоо. Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг хуульчин пробоно өдөр буюу нийт тустай үйл ажиллагаа эрхлэх өдөр болгон зарласнаас хойш энэ жил 7 дахь удаага энэ арга хэмжээнд зохион байгуулагдаж байна. За тэгээд Дархан Уул аймагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бас хууль хяналтын нийтдээ 18 байгууллага бол энэ удаагийн үйл ажиллагаанд оролцож байна. Хуульчид бид бол одоо энэ өдөр иргэддээ хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, за төрийн болон төрийн бас байгууллагуудад шинээр нэвтэрсэн үйл ажиллагаа үйлчлэгийг танилцуулахаар ингээд цуглахтаа бол маш их баяртай байдаг. За өнөөдрийн үйл ажиллагаанд Дархан Уул аймгийн прокурорын газраас нийт бол 7-гоо хүн оролцож байна. Энэ дээр болохоор хэрэг үрдэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурор, мөн төсвийн шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор болон мөн тус прокурорын газрын ял хэвлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, мөн туслах ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ингээд оролцож байна. За өнөөдрийн үйл ажиллагаанд бол прокурорын газраас болохоор хэрэг үрдэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын чиглэлээр болон төсвийн шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх иргэдэд хууль эрх зүйн анхан шатны мэдлэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөгөө мэдээлэгч оролцож байгаа. Тэгээд өнөөдөр үйл ажиллагаанд бол иргэд бол өргөнөөр бас оролцож байна. Үйл ажиллагаа болж байгаад би маш их баяртай байна. Би Дархан Уул аймгийн 10 дугаар агийн иргэн. Тэгээд энэ хуулийн үнэгүй зөвлөгөө, хуулийн байгууллагын 18 байгууллага оролцоно гэдэгт маш их баярлж байна. Одоо энэ үйл ажиллагаанд оролцож байгаа Дархан Уул аймгийн захиргааны хууль зүйн эцэс зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа цаг үе болсон маш зүйтэй иргэдэд маш хэрэгтэй үйл явдал болж байгаад энэ 18 байгууллагын хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье. За манайх бол нийтдээ 28 өмгөөлөгч байгаа. Тэрнээс өнөөдрийн байдлаар бол энэ дээр нэг 10 орчим өмгөөлөгч бол ирдсэн байна. Тэгээд өмгөөлөгч нар бол эхнээс мэдээллүүд аваад эхэлж байна. Одоо сайн надад гэхэд эрүүгийн хэрэгээс нэг надаас зөвлөгөө авлаа. Иргэний хэрэгээр нэг зөвлөгөө авлаа. Манайд эрүү иргэн захиргаа зөрчлийн тухай хууль энэ дээрээс бүгдээс нь өмгөөлөгчийн зөвлөгөө авдаг. Тэгээд одоо манай өмгөөлөгч нар дараалал ингээд суугаад зөвлөгөөнүүдөө явах юм аа. Манайхаас бол маш их зөвлөгөө авдаг. Яг бол жил нэг болсон энэ форумдоор бол өмгөөлөгч нараас л зөвлөгөө авдаг байхгүй. Яг бол эрх зүйн талаар хамгийн тусалцаа үзүүлдэг хүмүүс нь хэн байв гэдэг өмгөөлөгч нар л байдаг. Яг бол шүүх дээр, прокурор дээр, цагдаа дээр ямар л газар байна тэрүүтэй холбогдсон хууль эрх зүйн тал дээр өмгөөлөгчийн зөвлөгөө авдаг, баримт өргөдөл гомдлоо бичүүлдэг ийм л асуудлуудыг энэ өдөр хийдэг юм да. За цагдаагийн байгууллага нь нийтийн журам хамгаалах, олон нийтийн аюулгүйдлийг хангах, гэмт хэрэг зөрчлөл, уртлаж хэрэглэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр өдөрлөгт ирсэн иргэдэд за зөрчигдсөн эрхийг сэргээх, за гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгөх, за хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллаж байна. Өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд өнөөдөр 11-ээс 15 цагийн хооронд иргэдэд үйлчлэн олон зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Дараагиндээ Дарханчууд төвийн бүсийн иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад Улаанбаатар хотын үнээрх бүх төрлийн худалдаа түрээсийн үйлчилгээг Дархан хэв хашмал компани санал болгож байна. Гэгээлэг ирээдүйг цогцлоож Батбөг суурийг бүтээн үрээтэй Дархан хэв хашмал компаниар хамтдаа зочлоо. Таны барилга орон сууц, амны орон сууцанд хамгийн чанартай суурийг Дархан хэв хашмал санал болгож байна. Импортын барааг орлох хэв хашмал, тулгуур, төмөр болон бусад дагалдах хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэж, харилцагч түншүүдийн итгэлийг хүлээсэн салбарынхан тэргүүлэгчдийн нэг хэв хашмал компани Дархан салбар нь үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ, түрээс засрын үйлчилгээг чанарын өндөр түвшинд дарханчуудаа хүргэж байна. Хэв хашмал компанина 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын барилгын салбарт энэ чиглэлээр анхдагч компани гэдгийг онцолё. Хэв хашмал компани Дархан салбар нь үйлдвэрлэлийн чиглэлээр
Төмөр хийц боловсруулах бүгд найрамдах Солонгос улсын суур машин тоног төхөөрөмжийг суйрлуулсан бөгөөд захиалгын дагуу төрөл бүрийн төмөр хийцийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байнга нийлүүлэх үйлдвэрийн технологи хүчин чадалтай. Худалдаа түрээсийн чиглэлээр харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хэв хашмал, гадна дотор булан, ханж панел, тулгуур төмөр, турба, тай, түгжээ, даруулга дэгэ, чансаа, пансаа, хамгаалалтын тор, бетоны хадаас, модны хадаас, арматурын бетон, хуванцар эвүүрүүд, хан хоорондын зай баригч, бусад дагалдах хэрэгслүүдийг албан байгууллага аж ахуй нэгж хөв хүний захиалгаар нийлүүлэх буюу түрээслэх худалдах үйлчилгээг явуулж байна. Засварын чиглэлээр тус компани нь хэв харшмал тулгуур төмрийг стандартын дагуу засварлах үйлчилгээг үзүүлдэг. Түрээслэн авч явсан бараа материал эвдэрч гэмтсэн тохиолдолд хэв харшмалын панер солих, тулгуур төмрийн тавг, эрзбаг солих, тэгшлэх зэрэг бүрэн капитал засварыг хийж гүйцэтгэж байгаамаа. Бараа бүтээгдэхүүний чанар, түргэн шуурхай найрсаг үйлчилгээ, зах зээл дүрсэлт хүүц хямдун, худалдаа үйлчилгээ үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ариун туршлага, аюулгүй бөгөөд доктортой үйл ажиллагаа, чадварлаг боловсон хүчин, давуу тал гэдгийг онцолж байна. Дархан хэв харшмал компани нь харилцагчдаа түргэн шуурхай уян хатан шинэлэг соёлтой үйлчлэгийг хүргэхэд бүхий л хүчин чадлаа чиглүүлэн эх орныхоо хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан барилгын салбарт шинэлэг бүтээгдэхүүнийг байнга нийлүүлэн та бүхэндээ хамтран ажиллана гэдгийг дуулгаж байна. 2025 оны 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд Буудаа зочдуулын гадаах талбай зохион байгуулагдах Дархан барилга экспод Дархан хэв харшмал оролцох бөгөөд энэ үеэр хямдралтай үнээр бараа материалаа түрээслэх боломжийг дарханчуудаа олгох юм. Дархан барилга экспогийн 50 дугаар доо тасарт байрших тул та бүхнийг урьж байна. Дарханчууд төвийн бүсийн иргэд аж ахуй нэгж байгууллагуудад Улаанбаатар хотын үнээрх бүх төрлийн худалдаа түрээсийн үйлчилгээгээ санал болгодог. Дархан хэв харшмалын хаяг Улаанбаатар Дархан чиглэлд явах автозам дагуу Дархан 2 өртөөний ертөнцийн зүгээр замын зүүн тал хуучнаар үйлдвэрийн замаар салдаг уулзвар Дархны дулааны цахилгаан станцын харалдаа байрлаж байна. Харилцах утасны дугаар 7737 90 9937 95 17. Мэдээллийн хөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Үзэгчид та бүхэндээ бид хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бут худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах очир худалдаа дээр хүрэлцэн ирсэн байна. За одоо та бүхэндээ дэлгүүрийн бараануудыг дэлгэрэнгүй танилцуулах гэж байна. За энд харагдаж байгаачлан чихмэл тоглоомнууд, хүүхдүүдийнхаа төгсөлтийн баяр, цэцэрлэг сургуулийнхаа хүүхдүүдийнхаа төгслийн баяр дээр өгвөл маш тохиромжтой бамбуушнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. За үнийн хувьд болохоор том жижиг хэмжээнээсээ шалтгаалаад үнийн сонголтууд бас маш өргөн байгаа юм байна. За энд бас мөн эмэгтэйчүүдэд хэрэгтэй өсний хавчаар даруулга, энэ гарандаа хийдэг зүйлс маань бас гоо сайхтандаа анхаардаг охид өсгөөчүүд бас хэрэгтэй юм байна. За энд бол хүүхдүүдийнхаа тоглоомнуудыг хийх, өөр жижиг сажиг зүйлсээ хийх тохиромжтой юм тагтай савнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. 23,000 төгрөгийн үнэтэйгээр. За энд харагдаж байгаачлан угаах хувцас хийх тохиромжтой том хэмжээтэй юм сав маань бас 29,900 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ тавир дээр харагдаж байгаа энэ хүү чихмлүүд нь болохоор хөнжил болдог маш дулаахан зүйлс байгаа юм байна. За энэ дотроосоо ингээд гараад ирдэг. За маш дулаахан, зөөлхөн, өдөртөө нэг унтахтаа хэрэглэхэд бас тохиромжтой байх нэ. За энэ доотлын тавир дээр бас мөн харагдаж байгаачлан хөөрхөн бамбуушнуудыг та бүхэн хүүхдүүдийнхаа төгсөлтийн баяр дээр бэлэг болгох бас маш хэрэгтэй юм байна. За энэ бамбуушнууд, энэ доор харагдаж байгаачлан бас амтны дүрстэй чихмлүүд бас худалдаалагдаж байгаа юм шүү. За халбах сэрэний ком маань болохоор гадуур худалдаалагдж байгаа үнээсээ 50% хямд үнээр дээрээ маш гоёмсог хээтэй, өнгөө алдаж хувирахгүй маш гоё материалтай сэрээ халбагны ком маань алтлаг болон мөнгөлөг 2 өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм байна. За энд бас бэлгэнд өгөх тохиромжтой аяг тавгны, кофений аяг тавгны ком бас худалдаалагдаж байна. За энэ доор харагдаж байгаачлан халбах сэрэний ком маань дангаараа болон хосоороо мөн шилэн, алтлаг өнгөтэй гэсэн маш олон төрлийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм байна. За 3 хос хоолны сав болон цөцгий, сахарын сав, жижиг сажиг, аяг тавгны комнууд бас очир худалдаа дээр маань худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн тус дэлгүүрийг 10-аас 20 цагийн хооронд зорж ирэх боломжтой. За энэ харагдаж байгаачлан аягнууд маань болохоор эрэгтэйчүүдэд бэлгэнд өгөхөд маш тохиромжтой юм байна. Чингис хаан болон чон, морь гэсэн ер нь бол 3
өөр загвартайгаар худалдаалагдаж байгаа юм байна. Энэхүү эрэгтэй аяга маань 19,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За халуун савнууд маань болохоор за том жижиг маш олон төрлийн сонголттой бас өнгөний сонголттой худалдаалагдаж байна. За энэ халуун савны тухайд за дээрээ аягтайгаа 19,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн одоо аялал зугаалганд авч явахдаа халуун гүйтэй уух зүйлсээ хийгээд аваад явхад маш тохиромжтой юм байна. За энд бас усны савнууд худалдаалагдаж байгаа юм байна. За Стенли аягнууд маань 29,000, 19,000 за энд мөн цүнхтэйгээ худалдаалагдаж байгаа юм байна. Энд бас 3 өнгөний сонголттой жижиг том орн ингээд авч явах боломжтой усны савнуудаас худалдаалагдаж байна. За энд бас ингээд ажил дээрээ за гэртээ уух зүйлсээ хийхэд тохиромжтой. За энэ аягнууд кофений аягнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. За энэ ингээд ажиллуулахаар доороо эргэдэг. За ингээд кофегоо хутгахад маш амар байх нэ. За энд мөн модон аягнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. 15,000 төгрөгийн үнэтэйгээр та бүхэн өөрсдөө мөн хүүхдүүдэд хэрэглэхэд маш тохиромжтой. За эдгээр халуун савнуудын тухайд за энэ бол халуунаа маш сайн барьдаг. За өнгөний сонголтууд бас байна. Нэг давхар, за хоёр давхар доод талд нь бас ингээд хоёр тусдаа хоолоо хийхэд авч явах тохиромжтой. За хүмүүс одоо ажилдаа эсвэл эмнэлэгт хүмүүсийг ирэхдээ хоолоо хийгээд аваа явахад маш тохиромжтой юм халуунаа маш сайн барьдаг. За доторх нь зэвэрхгүй юм хоолны халуун савнуудаас худалдаалагдаж байна. За энд харагдаж байгаа шлийг нь бол сүүлийн үед маш их за гэрийн эзэгтэйчүүд, охид төсвчүүд маш их хэрэгтэй болж байгаа. За энэ ингээд ногоо жимс угаадаг ийм сав байна. За усаа ингээд эргүүлээд усан шүүгддэг ийм ногоо жимс угаах тохиромжтой ийм сав маань 25,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ мөн аялал зугаалганд авч явахд маш тохиромжтой. За энэ гамбан золон хутга за ингээд ногоо арилгагчны энэхүү ком бас худалдаалагдаж байгаа юм байна. 19,900 төгрөгийн үнэтэй та бүхэн ингээд авч явахд маш зай талбай бас маш бага эзлэх нэ. За энд харагдаж байгаачлан эдээний цаар модон тавгнууд маань болохоор за ер нь бол яг албан ёсны гэрээтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Эрүүл Монгол хэрэглээ эко модон тавг гэсэн та бүхэн эндээс бас маш олон төрлөөр нь худалдаах боломжтой байна. Жижиг, том, бөөрөнхий за энд харагдаж байгаачлан мөн ийм тусдаа ийм бас модон тавгнууд худалдаалагдаж байна. Мөн энд жимс одоо бүх төрлийн зүйлсээ тавих тохиромжтой бас 3 давхраас байгаа юм байна. За энэ бас ингээд талбах сэрийгээ бас хийж болохоор юм модон савнуудаас худалдаалагдаж байна. За модон цаар бас дээгүүр харагдаж байгаачлан гамбанзнууд бас байгаа юм байна. За энэ болохоор за дээр нь ням бактери үржихгүй за ингээд халцаарч муухай болохгүй маш сайн чанарын модон эдлүүд бас худалдаалагдаж байна. За энэ доор харагдаж байгаачлан хүүхдийн энэхүү за хоолны ширээ маань 28,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энд харагдаж байгаачлан бас хүүхдийн кошо хөтөвчнүүд маань бас за ингээд яг том хүний нойл шиг за энэ болохоор ийм жижигхэн юм хэмжээтэй ийм хөтөвчнүүдээс худалдаалагдаж байгаа юм байна. За энд харагдаж байгаачлан PVC материалтай дэвсгэр маань бас маш олон төрлийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Жижиг, том, за энэ цаашаагаа ингээд шороо тоос цааш нь нэвтрэхгүй за үүдэндээ тавьсан байхад маш гоё өнгөлөг цэвэрхэн харагдахаар энэхүү үүдний дэвсгэрүүд бас маань худалдаалагдаж байгаа юм байна. За мөн гойхон брендийн за амны салфитыг болон татдаг салфитыг за нойлын цааснуудаас худалдаалагдаж байна. Таны өрхийн гэрийн хэрэгцээнд бүх хэрэгцээнд бол ер нь бол сайн нийцэн за ингээд татдаг цааснууд нь бол ингээд нэг бүргэж цагаан жижигэн юм үүсгүй маш сайн чанарын нойлын цааснууд худалдаалагдаж байгаа шүү. За энд харагдаж байгаа таавчгнууд маань болохоор за хосороо 7,500 төгрөгийн үнэтэй за одоо эмнэлэгт төрөхж байгаа ээжүүд маань за ер нь бол гэртээ байгаа хүмүүс маань ер нь бол нэг ээлжиндээ аваад өмсөхөд маш тохиромжтой маш олон за угалдаг ийм битүү жижиг өнгөний сонголтууд бол маш олон байгаа юм байна. Арзмерийн хувьд бол та бүхэн хурж ирээд өмсөж үзээд авах боломжтой. Эдгээр таавчгнууд маань маш олон төрлийн өнгөний за арзмерийн сонголтуудтай байгаа юм биш үү? За энд харагдаж байгаачлан за хүүхдийн болон галтгооны салфитагнууд за гутал өнгөлөгч тоснууд маш олон төрлөөр худалдаалагдаж байна. Та бүхэн очир худалдааны төвдөр хүрэлцэн ирээд за бараа материалуудтай танилцах боломжтой байна. Тус дэлгүүр маань өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд ажиллаж байна. За энд бол за агаар чийгшүүлэгчнүүд, уураар чийгшүүлэгч, за машины энэхүү гоё чимэглэлүүд маань бас худалдаалагдаж байгаа юм байна. Энэ хойно харагдаж байгаачлан за комоднууд маань за 3-4 татлахтай
За ингээд маш материалын хувьд бол маш сайн. За та бүхэн өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ хувцсыг хийхэд бас маш тохиромжтой. 2 өнгөний сонголттой байгаа юм байна. За 350 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ дээр харагдаж байгаа шлийн энэхүү за даавн хайрцагнууд маань эвхэгдэнэ. За 24500 төгрөгийн үнэтэй. За мөн энэ хойно харагдаж байгаачлан өндөр ба бас арай том хэмжээтэй та бүхэн хүүхдүүдийн хувцсыг гэж болно. За мөн тоглоомнуудыг бас хийх боломжтой энэхүү савнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. За энд болохоор за шар будааны хайлсан дэр байгаа юм байна. Маш олон өнгөний сонголтууд бас байна. За энэ бол ингээд нойр гүйдэл, за харч чулуун, жилгээний дэр хүзүү хөшөх, хуян хөөрөх, нойр гүйдэл, энерги цэвэрлэх гэх мэт маш олон төрлийн давуу талтай энэхүү дэр бас худалдаалагдаж байгаа юм байна. За энд харагдаж байгаа хөөрхөн амьтны дүрстэй дэрнүүд маань тархины даралттай болон хөлөрдөг хүүхдүүдэд маань маш хэрэгтэй хөлөрөхгүй, за тархины даралтыг багасгах маш олон төрлийн ач тустай юм хөөрхөн дэрнүүд байгаа юм байна. Заантай, нохойтой, за ингээд харагдаж байгаа шил маш олон төрлийн та хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолтод нийцүүлээд энэхүү дэрнүүдээс авах боломжтой юм а. Энэхүү дэрний маань тухайд 13500 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. За энэ хэсэг за октоодууд маань хэрэгцээтэй хөөрхөн усны боолтнуу, за энэ цэцэрлэгийн октоодууд маань бас хэрэгтэй хөөрхөн жижигхэн толтой, усны самтай хөө бас энэ ком худалдаалагдаж байгаа юм биш үү. 360 карат зэрэгдэг энэхүү 2 төрлийн зөөлхөн сандал маань за бас мөн худалдаалагдаж байгаа юм байна. За хөхүүл ээжүүд маань шинхэн төрсэн ээжүүд маань бас маш хэрэгтэй зөөлхөн хүүхдээ хүлээ суугаад маш тохиромжтой. Эсвэл та зурагтныхаа өмнө бас суугаад тухлан суугаадаас зурагтаа үзэхэд тохиромжтой юм гоё сандалаас худалдаалагдаж байгаа юм байна. За та бүхэн өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд очир худалдааны төвийг зорин ирснээр эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой байна. За дэлгүүрийн хаягийн тухайд модны заахын урд за бут төвийн 2 дугаар давхарт байрлаж байна. За дэлгүүрийн маань тухайд хүргэлттэй та бүхэн дархан дотроо бас хүргэлттэй 2000 төгрөгийн үнэтэйгээр хүргүүл авах боломжтой юм байна. За мөн орон нутгууд руу за бас дайварт авах боломжтой юм байна шүү. Одоо үзэгч та бүхэндээ цаг агарын мэдээллийг танилцуулна. Үзэгч та бүхэндээ зориулсан бэлтгэн үзүүлдэг төмөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дөрөд өндөрлөж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсан үзэгчдээ баярлалаа. Маргааш эргүү уулзцгаая.